За. За та бүхэн энэ өдрийн амар амгалаг айлтгая. За миний бие Батбаатар гэдэг Монгол Улсын зөвлөх инженер. За 19 оны 1-р сард төрийн 3 байгууллага, төрийн бус 3 байгууллага надад хүсэлт гаргасан. Та энэ Петрочайна Дачин Тамсаг компани үйл ажиллагааны чиглэлээр олон жил бас ажиллаж байсан. Биднэрт одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлээд биднэртэй хамтарч ажиллаач гэдэг хүсэл тавьсан. 3 төрлийн бус байгууллага. Тэгээ үүний дагуу бид нар 1 сараас эхлээд хөөцөлтөд ажиллаж эхэлсэн. Ямар учиртай юм гэхээр Петрочайна Дачин Тамсаг компани үйл ажиллагаа явуулдаг Доронтой аймгийн Матад сумд 19-р талбай, 21-р талбай дээр ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийг монголчуудыг оруулж ажиллуулаач. Энд монголчууд ажилд цалинтай болёо гэдэг асуудал тавьсан. За холбогдох газар, газрын төсний хэрэглэх газар, зам тээврийн яам, авто тээврийн үндэсний төвөд холбогдох байгууллагууд хүсэлтэд тавьсан. Тэд нар маань сайн хүлээж авсан. Тэгээ явцын дунд харсан чинь 4 сард биднэрт хамгийн сүүлд яасан гэхээр нэгч кран Монголоос оруулж ирж хятадаас оруулж ирэхгүй гэдэг шийдвэр гарсан. Тэгээ 4 сарын 20-доор хууль бусаар 6 кран Баянгушуу өвдөг Баянгушууны бомтор орж ирлээ гэдэг мэдээлэл аваад ингээд би өөрөө 2 нөхрийн хамт тэнд 6 сарын 2-ноос 5-ны хооронд ажиллаад ирлээ. Тэгэхээр маш ноцтой зөрчлүүд энд илэрсэн. Яасан гэхдээ зэрэг Монголд ажиллаж байгаа хятадын буюу бусад орны тээврийн хэрэгслүүд Монгол улс хятад бүгд хятад улсын хооронд байгуулсан авто тээврийн хилцээр гэж байдیں۔ Энэ хилцээрийг маш сайн мөрдөж ажиллах ёстой. Гэтэл нөгөө 6 кран гэдэг кран бол ачааны машин орж ирдэг зөвшөөрлийг аваад ороод ирсэн. Энэ өөрөө технологийн тээврийн буюу тусгай зөвшөөрлөөр орж ирдэг. Тусгай зөвшөөрлийг яадаг вэ гэхээр Монгол хятадын хилцээрийг хэрэгжүүлэх протокол дээр юуг заасан байдаг вэхээр онцгой зөвшөөрлийн бичиг авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл бол хятадын эрх олгогдсон байгууллагаар дамжуулж Монголын эрх олгогдсон байгууллагаас зөвшөөрөл аваад зөвшөөрсний үндсэн дээр ингэж орж ирнэ гэсэн чинь зүгээр л нэг удаа хэл нэвтрдэг тээврийн зөвшөөрлөөр ороод ирсэн. За би хэн оруулаад яасан гэдгийг хууль хяналтын байгууллага дараа нь хийгдэх баха. Ер нь оруулахгүй гэдэг бичиг энэ төв орноосоо өгшөөр байтал оруулаад ирсэн. Энэ дээр нь бид нар шахалт үзүүлээд маш олон бичиг ингээд явуулсан төрийн байгууллагууд нь. Тэгээ төрийн байгууллагуудаас Петрочайна Дачин Тамсаг компанид энэ хууль бус орж ирсэн тээвэрлэлтүүдэд 5 сарын 30-ны дотор гаргах гэсэн бичиг өгсөн. Сая би Доронтой аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга улсын байцаагчтай очсон. Петрочайнагийнхаа өдөрс нь тийм юм байхгүй. Танай улсын шийдвэрүүд биднэрт үйлчлэхгүй. Юу үйлчлэх вэ гэхтэн зэрэг Соко компани толгой одоо Петрочайна Дачин Тамсаг компани толгой компанид биднийг гаргуул гарна, гарахгүйгэл гарахгүй. Яагаад монголчуудыг ажилуулж болохгүй байгаа юм бэ? Энд чи ажиллаж болно гэсэн чинь монголчууд ажиллаа гэвэл бараг зүгээр хог цэвэрлэгээний юм хийж явах хэрэгтэй. Энэ том өргөг цамхыг монголчууд буулгаж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгээ би тэнд байгаа краны жолооч нар монголчуудаас очиж асуулаа. Зүгээр л хэвийн буулгадаг чаднаа бид нар. Бид нар 16-аас дээш жил ажилласан. Хятадуудын байж байгаа краны дэргэд монголчуудын аваачаад очисон кранууд дандаа шинэ кран байна. Ажиллаж байгаа улсууд нь операторууд нь маш сайн улсууд байна. Тэгээд монголчуудыг хятад хэл мэдэхгүй гэж би асуудлыг бас тавилаа. Краны хэл гэдэг бол дохионы хэл байх хэрэгтэй. Тэрнээс хятад юм уу монголоор орилоо тэрийг яахгүй. Тэр өндөр дээрээс юм буулгаж байгаа бол дарцгаар, тугаар, дээшээ доошоо гэдэг дохионы хэлтэй, олон улсын хэлтэй байгаа. Энэгээрээ ажиллаад явчих болно гэж байгаа байхгүй. Гэтэл зөвөр би нэг л жишээ хэлье. Саяын орж ирсэн Баянгушуу бичгтийн бомтоор орж ирсэн 6 кран 7 цамхаг буулгачээ. Хятад мэдэрт ярихдаа та нарт мөнгө байхгүй. Яагаад гэвэл нэг алдаа гарах юм бол чадах юм уу? Нэг цамхаг буулгахад $100,000 байдаг гэнэ. Тэгэхээр бид нар ойролцоогоор сая 40 тоногт эдгээр манахаас 700 сая
700 100 сая доллар гэж байгаа байхгүй юу? 700 сая доллар аваад явчихжээ гэсэн. Нэг талдаа Петрочайна Дачин Тамсаг компани монголчуудаас зүгээр юм аваад байгаа байхгүй юу? Би энийг хатуу хэлмээр байна. Олон жил би бас үзэж байгаа. Засамлаан тавьж өгөхгүй одоо бол 15 жилийн дараа одоо л засамлалт нь дуусах гал явж байна. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд дээр би хин нэгнийг буруутгах гэсэн юм уу, хин нэг явахгүй. Энэ төр өөрөө анхаарч, төр байдгийн бол эднэр дээр арга хэмжээ аваач. Ингээд явж исэн чинь газар дэнд одоо энэ алтал дээр зураг байгаа чи тэр тээврийн хэрэгслүүдийн зургийг гаргатаа. Ингээд явж явахдаа зэрэг нөгөө кран чинь 6 биш 10 хэдэн кран болчихж байгаа байхгүй юу? Тоодоо явсан чинь. Тэгээ яасан гэсэн чинь бичгтийн бомтоор бас яг ийм маягаар оруулж ирсэн байна. Төрийн байгууллагууд нь шаардлага өгөнгүүт нь үгүй ээ гэж гарахгүй ээ гэл. Тэгээ яадаг вөхөр бичгтийн бомтоор орж ирж байгаа одоо энэ 5 сарын 30-ны өдөр гарах гээд Автөөрийн үндэсний төвийн захирал Бацаах өгсөн байгаа байхгүй. Тэгээ одоо өнөөдөр хэдэн блэ нэг нь ч гаргаагүй байгаа. Хил дээр аваачаа тавьчихж байгаа. 4 кран бид нэр хөөсөөрөө хил дээр аваачаа тавьжингууд нь хил дээр тавьжингуудаа жолооч нарыг аваа явчихна. Хинч хөдлөж чадахгүй. Тэгээ жолооч нарыг нуучна. 6 краны 2 бариад авсан чинь 21-ээс 19 рүүгээ явчихж байгаа байхгүй. Ягаад гэвэл баян гушуугаар орж ирсэн машинууд 21-р талбай дээр ажилладаг юм байна. Бичгтээр орж ирсэн машинууд 19-р талбай дээр ажилладаг юм байна. Дөнгөд орж ирсэн 2 машинууд хооронд сольждаг юм байна. Тэгтээ зэрэг нөгөө улсууд чинь манай энэгээр орж ирээгүй энэ урдуур зөвшөөрөл авсан байх гэж ингэж төрийн байгууллагуудын толгой эргүүлдэг юм байна. Хоёрдугаарт янз янзын тракторууд ирсэн. Гагнуур хийгээ явж байна. Монголчууд хийж чадсан шүү дээ. Яасан гэхээр хятад номер дээр Монгол номер урд нь зүгээр нэг юм хатцсан. Зарим нь дан хятад номертай. Яаж оруулж ирдэг вэ? Трейлер дээр ачаад тоног төхөөрөмж гэж оруулж ирдэг бай. Тоног төхөөрөмж гэж. Тэгээд тоног төхөөрөмж ачааны машин дээрээс буулгаж талбай дотор ажиллуулчаа буцаагаад аваа явчихдаг. Тэгэхээр ер нь нэгдсэн шалгалт хийгээд монголчууд хийж болох бүх ажлуудыг хийж болно. 2005 онд Соко компаниас Петрочайна компани авч яхад Монголд тийм тээврийн хэрэгсэл байгаагүй. Би тэр үед нь хариуцдаг байсан юм. Яагаад гэвэл би нэг л жишээ хэлье. Дорнот аймгаас усны тэрэг гаргана гэхэд 2хан ширхэг усны тэрэгтэй нэг крантай байсан аймаг. Тэгэхэд аймаг дээр байшин барилга барьдаг тэр кран явах боломжгүй байсан. Тэр үед бид нэр хятадуудын өөрийн оруулж ирээд ажлыг эхлүүлж ирсэн. Одоо бол ондоо болцсон. Захын крантай компаниуд 12-оос 24 кран байгаа шүү дээ. Ямар ч байдлаар хийж болно. Тракторууд бол яаж ч ажиллаж болно. Хамаахгүй нарийн мэргэжилтэй улсуудыг би тэр хятадын улсууд нь ажиллаг. Гэхдээ наад туслан гүйцэтгэж байгаа юмнуудыг монголчууд ажиллагээ. Сэтгүүлчид та нар нэг л юм анхаараарай. Би нэг жишээ авъя. Газрын цэцэг 100 төгрөгөөр зардаг бай гэж бодъё. Тэхийн бодвол 40 төгрөг нь одоо энэ магадгүй 50 төгрөг ч үржиж магадгүй. Энэ ажил хийсэн гэж үнэндээ судагчж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тос одборлсон, ухсан, зөөсөн гэдэг юмдээ 40-оос 50 төгрөгийг өгчөж байгаа. Тэгээ үлдсэн мөнгөний яхаа вөхөр Монгол хятад хоёр 50-50-аар хувааж авч байгаа. Энэ өстэй байгаа зү. Нөгөө талдаа 70-аас 80% нь очичдаг. Бусд нь бол яадаг. Өөрөөр хэлбэл ажлынхаа хөлсийг бол үндсэн юунаас гасаад яваад байгаа. Тийм учраас эдгээр улаарад байгаа байхгүй юу? Яаж ийж ягаад л монголчуудыг бага ажиллуулах. Дээрэс нь туслан гүйцэтгэж байгаа улсууд нь өөрсдөө мөнгө авчаад Монголд орж ирэхгүй хятадаар эргэж байгаа. Өөрсдөө мөнгө авчаад монголчуудыг ажиллангуут нь тэр нийт ажлынхаа хөлсний 30%-ийг л өгч байгаа. Ийм дүр зураг өнөөдөр харагдаж байна. Очоод бид нэгд би төрийн өмнөөс яваагүй, төрийн бус байгууллагын ингээд нэг өдөрдөнчтэй явсан, анхааралтай сонссон, ажигласан, дундуур нь явсан. Мэргэжлийн хүнийхээ хувьд маш олон шинжилгээ хийсэн. Энэ машиныг тоног төхөөрөмж гэж оруулж ирсэн байгаа. Бас нэг дахиад нэг байгаа. Тэрийг яасан гэхээр тэрийг ачааны машин гэж мэдүүлээд Автөөрийн үндэсний төвөөс зөвшөөрөл авсан байгаа. 870 гэдэг машин. Одоо бүр баримттай нэлээ. Тэгсэн чинь тэр нь зүгээр ачааны машин гэдэг C зөвшөөрлөөр оруулаад ирсэн. Энэ онцгой зөвшөөрлөөр A гэдэг онцгой зөвшөөрлөөр орж ирэх ёстой юм. Та бүхэнд өөр ингээд би хэлж үзүүлье. Энэ D гэж ийм зөвшөөрөл байгаа. Энэ D гэдэг зөвшөөрөл бол шүү дээ. Ачааны машинд 30 хоног хүртэл
олгодог. Энэ өөрөөр хэлбэл 30 хоногийн дотор нэг гарна л гэсэн үг. Тэр бичгээ авчаад 30 хоног дотор нэг гараад явчихна. Ерөнхийдөө протокол дээр байгаа Хятад Монголын өр Монголтой уулзсан хэлэлцээр дээр байгаа. Одоо энэ тамсгийн талбай дээр жоохон хол юм чин шорон замтай нэг 14 хоноод буцаж яхаа хэвээр гэдэг. Эдгээр яадаг вөхөр ачаагаа ирж буулгачаад дотор нь жоохон ажил хийж хагаад буцаагаар авчдаг байхгүй. Тэрийг бид нар болиулж ирсэн юм. Тэгсэн чи одоо өөрчлөлчөөд зүгээр тоног төхөөрөмж юм уу, ди юм уу, сижвшөрлийн бичиг гэдэг бол хэлээр олон удаа гарах бичиг байхгүй юу? Энэ 90 хоног түвшинтэй байнгын тээвэрлэдэг өөрөөр нүүрсний тээврийн машинууд бол C бичиг авдаг. Байнгын. Гэтэл ийм саяын орсон бацдаг ковшин дотор юу ийм юм өгцөн оруулсан байгаа байхгүй. Уул нь энэ онцгой зөвшөөрөл A гэж онцгой зөвшөөрөл авах хэрэгтэй. Онцгой зөвшөөрөл нь бол хоёр улс хоорондоо хэлцэж болох уу болохгүй юу гэж оруулах хэрэгтэй юм. Тэгэхээр ийм ноцтой зөрчил гараад яваад хахад бид зүгээр хараад суугаад баймааргүй байна. Энэ дээр ямар нэгэн Батбаатарын иргэж гэдэг юм уу тийм байхгүй. Хин Монголын ямар аав хүн тэнд очиод ажиллах нь бол хамаахгүй нээлттэй. Би бол энд байж байгаа хятад машинууд одоо иж бүрийн шалгалт явуулаад эдгээр чи очингууд нь цаана гаргаад нуучдаг байхгүй юу? Шалгалт явангууд нь гаргаад ирдэг. Болно. Би сая нөгөө өдөрдөмж гардуулсан шүү дээ. Тэрэн дээр байгаа. Технологи тээвэр хэрэглэгчдийн стандарт мэргэжлийн холбоо, газрын төсний хөгжлийн төрийн бас байгууллага, хөгжлийн шийдлэл гэдэг төрийн бас байгууллага, Дорд аймгийн хүн даацын тээвэрлэгчдийн холбоо гэдэг ийм гурван байгууллага ихэнхдээ тэнд ажилладаг болсон. Эдгээр яадаг вэхээр нодингоос эхлээд тэмцсэн гэдэг. Бид нэр одоо монголчууд ажиллаж болох газруудаар тэгээ хад мөргсөөр яваад сүүлдээ та одоо энэ дээр нэг ажиллаж өгөөч. Яг мэргэжлийн үнэ дээр явж өгөөч гэдээ би ажиллаж байгаа юм. Одоо энэ байгууллагууд яадаг вэхээр өөрсдөө юм оруулахын тулд одоо айдаг болцсон байна. Яг гэвэл бидний бити гаргаач. Бидний бити хэлээч. Хойдон жил ажил авахан болчихно гэж. Туслан гүйцэгч Монгол компани байхгүй. Туслан гүйцэгч компани байгаа. Туслан гүйцэгч гэж компаниуд бол анх бол 49 компани байсан. Одоо бол нэг 10 гаруй компани байгаа. Цагаан харин өрмийн 3 гэдэг юм уу? Хайгуулах гэдэг ингээд зөндөө компани байгаа. Би бол тэрийг нарийн биднэрт өгөөгүй, өгөхгүй авахгүй байгаа. Та бол зүгээр л төрийн бус зүгээр л энэ сайн дураараа явж байгаа учраас биднэрт ямар ч мэдээлэл өгөхгүй гэж байгаа. Тэгээ би бол талбай дээгүүр нь яваад энэ юмнуудыг аваад яваад байгаа. Чи нөгөө нэг тракторын зураг үзүүлдэ. Нөгөө нэг яадаг тракторын зураг. Гагнур хийж байгаа трактор. Энэ Монголд бол зөндөл байгаа юмнууд ингээд байж байгаа байхгүй. Нэг удаа 2011 онд нэг хөөж гаргасан юм. Жижигхэн падууд байсан чинь тэднэр нь байхгүй болонгуудаа одоо энэ том ийм трактор байгаа. Энэ Монгол зөндөл байгаа шүү дээ. Тэгээ энд ард нь зүгээр нэг гагнур аппарат татчихад дизель хөдөлгөөрөөсөө ягаад гагнураа хийгээл ингээд явж байгаа. Дан хятад монголчууд байхгүй. Монголчуудын хийж болох ажлуудыг бид нар хийгээч л гэж гуйгаад байгаа байхгүй. Үнэхээр одоо юу гэдэг тэнд ямар ч хууль үйлчлэхгүй шүү дээ. Өчнөө бичиг төрийн байгууллагаас очсон байна. Хуулиан биелүүлж гээд үгүй л гэдэг болцсон байна. Байцаагч очиж гэн, цагдаа очиж хөөж гэн үгүй л гэж байна. Та нар одоо асуугаарай. Баян гушууны бомб дээр одоо бомб дээр 4 тэрэг 7 хонж байгаа. 4 тэрэг 7 хонж байгаа. Бомбын галын гашаанд оргол тавьчаад жолооч нарыг аваад зогтоочих байгаа байхгүй. Ямар ч гарах нөхцөл байхгүй. Ийм л юм болоод байгаа юм. Өөр асуулттай байл. Асуу. Ер нь бага штэ. Тэгвэл ямар ч байсан Монгол ажилчдын тоо нэмэгдсэн мөртлөө дандаа туслах ажилтнууд. Тэр мөнгөний даацх авахгүй. Би бол бодож байгаа тэр мэрэгжлийн ажилчсан дээр бид нар ороод одоо би чадна гэдэг монголчууд тэгж болохгүй. Энэ байгууллагын Петрочайны байгууллагын үйл ажиллагааг зогсоох гэж бид нар оролдохгүй. Үйл ажиллагаа нь хэвээ явуугээ. Тэгтээ монголчуудыг ажилуулаад явуугээ л гэж. Тэгээд төрийн байгууллага юунхээр
Petro China Дачин Тамсаг Монгол гэж юу ХГК Монгол компани шүү дээ. Уул Монголын хууль тогтоомжийг биелүүлэх ёстой газар. Тэгээ одоо бол тэр бол тэднэрт үйлчлэхгүй байна. Ард нь маш том давталаа байгаа юм болоо даа л гэж бодож байна. За баярлалаа.